Partizip 2 буюу өнгөрсөн цагийн үйлдэлнэр нь дөрмийн дагуу хувирдаг Schwachsverb буюу сул үйлүг, дөрмөөс гажуудаар хувирдаг Starkes Verb буюу хатуу үйл үгэн дээр тус ялгаатайгаар үүсдэг. Гэхдээ хатууч бай, сулч бай энэ үйл үгнүүд Partizip 2 үүсгэхдээ хоёулаа өмнө G октор авдаг. Тэгээ үүний дараа Verbstamm буюу тухайн үйл үгийг язгуурна. Тэгээ түүний араас Schwachsverb нь T, Starkes-Verb нь EN төгсгөл залгуур аваад тэгээд төгсгөлд нь тухайн тодруулж байгаа үгнийхээ T-ийн ялгалын юм уу эсвэл артиклийн төгсгөлийг авдаг. За ингээд би жишээ олгож доорх хэсэгтэн дээр ердийн үйл үг, салдаг үйл үг, салдгүй үйл үгнүүд Partizip 2-г яаж үүсгэдгийг бичлээ. Ердийнээр хувирдаг Schwachsverb жишээлх нь бол fragen асуух гэдэг үйл үг байна. Эндээс Partizip 2 үүсгэхдээ gefragt. Яагаад гэвэл fragen гэдэг үйл үгний маань язгуур нь frag. Ингээд өмнөө G ингээ язгуурын дараа T төгсгөл авч байна. 20 дугаар жишээ нь kaufen худалдан авах гэсэн үг. Энэ үгний язгуур нь kauf. Язгуурын өмнө G, язгуурын дараа T авч байна. Gekauft. Malen зурх гэсэн үг. Энэ үгний язгуур нь mal. Язгуурын өмнө G, язгуурын дараа T, gemalt. Бид нар өмнөх хичээлүүдээр салдаг ба салдаггүй өгтөрүүдийн тухай үзсэн. Хэрвээ тухайн үйл маань өмнөө салдаг өгтөр авах юм бол эндээс Partizip үүсэхдээ мөн тэр салдаг өгтөрийн дараа үүснэ. Жишээлх юм бол fragen гэдэг үг маань өмнөө салдаг өгтөр аваад abfragen гэдэг шинэ үйл үг үүсгэж байна. Эндээс Partizip үүсэх юм бол abgefragt. Эхлээд салдаг өгтөр нь тэгээ дараа нь gefragt. Einkaufen. Eingekauft. Anmalen. Angemalt. Тухайн үйл үг бас өмнөө салдаггүй өгтөр авч шинэ үйл үг үүсгэж болно. Жишээлх нь бол befragen. Fragen гэдэг үйл үг маань өмнөө B гэдэг салдаггүй өгтөр авч байна. Ингээ эндээс Partizip үүсэх юм бол befragt. Kaufen гэдэг үг маань өмнөө салдаггүй ver гэдэг өгтөр авснаар verkaufen гэдэг шинэ үйл үг үүсгэж байна. Эндээс Partizip үүсэх юм бол verkauft. Malen гэдэг үг маань өмнөө B гэдэг салдаггүй өгтөр авснаар bemalen гэдэг шинэ үйл үг үүсгэж байна. Ингээд эндээс Partizip үүсэх юм бол bemalt. Ингээд дараагийн жишээ бол Starkes-Verb буюу хатуу үйл үг. Ердийн хатуу үйл үгний жишээгээр би fahren буюу унаагаар явах, fliegen буюу нисэх, schreiben буюу бичих гэдэг үйл үгнүүдийг авлаа. Хатуу үйл үгнүүдийг яагаад хатуу үйл үг гэдэг юм бэ гэх юм бол эдгээр үйл үгнүүд нь биеийн төлөөний үгээр хувирахтай юм уу? Эсвэл өнгөрсөн цагт хувирахтаа үгийн язгууртаа өөрчлөлт оруулдаг. Ингээд жишээлх юм бол fahren гэдгээс Partizip 2 үүсэх юм бол gefahren болж байна. Fahren гэдэг үг маань өнгөрсөн цагт хувирахтаа үгийн үндэс fahr гэдэгт нь өөрчлөлт ороод fuhr болдог. Тийм учраас энэ хатуу үйл үг. Дараагийн жишээ нь fliegen нисэх. Эндээс Partizip 2 үүсэх юм бол geflogen болж байна. За энд ингээд таанасаа айн ийм ороод ирвэ гэх юм бол fliegen гэдэг үг маань өнгөрсөн цагт хувирахтаа flog болдог. Ингээд эндээс Partizip үүсэх юм бол geflogen болж байна. Schreiben гэдэг үг ч гэсэн өнгөрсөн цагт хувирахтаа schrieb болдог. Тийм учраас энэ үгнээс Partizip үүсэх юм бол geschrieben болно. За ингээд хатуу үйл үг маань өмнөө бас салдаг өгтөр авчин бол яаж хувирах юм бэ?
Жишээлх юм бол фагн гэдэг үйл үг маань өмнө зүү гэдэг салдаг утгаар авснаар зүү фагн буюу тийшээ унаагаар явах гэдэг шинэ үйл үг үүсгэж байна. Ингээд эндээс partizip 2 үүсгэх юм бол зүүгийн фагн болно. Fliegen гэдэг үг маань урдаа ab гэдэг утгаар авснаар abfliegen гэдэг шинэ үйл үг үүсгэж байна. Abfliegen гэдэг нь хөөрч нисэж эхлэх агаарт хөөрөх гэсэн үг. Ингээд энэ үгнээс partizip үүсгэх юм бол abgeflogen болно. Schreiben гэдэг үйл үг маань өмнөө бас ab гэдэг салдаг утгаар авчихлаар abschreiben буюу хуулж бичих гэдэг шинэ үг үүсгэж байна. Ингээд эндээс partizip үүсгэх юм бол abgeschrieben болно. Салдаггүй утгаартай хамт хатуу үйл үг бичигдэх юм бол яаж хуурах юм бэ? Ингэхдээ мөн сул үйл үгний адил салдаггүй утгаартай үйл үгнээс partizip үүсгэхэд өмнөө г утгаар авдаггүй. Жишээлх юм бол фагн унаагаар явах гэдэг үг маань өмнөө fair гэдэг салдаггүй утгаар авснаар fahren буюу төөрч явах, төөрч давхих гэдэг шинэ үйл үг үүсгэж байна. Ингээ эндээс partizip үүсгэх юм бол fahren хэвээрээ байна. Schreiben гэдэг үйл үг маань өмнөө бас салдаггүй unter гэдэг утгаар авснаар unter schreiben буюу гар үсэг зурах гэдэг шинэ үйл үг үүсгэж байна. Ингээд эндээс partizip үүсгэх юм бол unterschrieben болж байна. Unterschreiben байснаа unterschrieben болж байна. Яагаад гэх юм бол schreiben гэдэг үндсэн үйл үг маань präteritum буюу өнгөрсөн цаг дээр schrieben болж хуурдаг. Дараагийн жишээ үйл үг нь zerfließen буюу хайлж урсах гэдэг үйл үг байна. Энэ үйл үгний үндсэн үйл үг нь fließen буюу урсах гэд салдаггүй утгаар нь гэх юм бол ингээд энд хоёр нийлээд zerfließen гэдэг үг үүсгэж байна. Fließen буюу урсах гэдэг үйл үг маань präteritum буюу өнгөрсөн цаг дээр хувирахтаа flossen болдог. Ийм учраас эндээс partizip 2 үүсгэх юм бол zerflossen болж байна. Дөрмөөс гажууд нэгэн тохиолдол байдаг. Тэрний үг юм бол ihren гэдэг төгсгөлтэй үйл үгнүүд нь г утгаар авдаггүй, харин т төгсгөл авдаг. Жишээлх нь бол studieren буюу суралцах, эндээс studiert болно. Reagieren буюу нөлөөллөөр хувирч өөрчлөгдөх, эндээс reagiert болно. Regulieren буюу зохицуулах, эндээс reguliert болно. Konkurrieren буюу өрсөлдөх гэдэг үгнээс konkurriert